Оройн төргийн үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөрийг хэлж байна. Хөтөлбөрийн эхэнд онцлог мэдээллийн хураангуйг хүргэе. Татварын дарамтыг бууруулах багц хуулийг улсын хурлд өргөн мэдүүллээ. Ардчилсан нам 12 бодлогын зөвлөлтөй байхаар болсон байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах журмаа тогтов. Улсын хурлын сонгуульд намын гишүүдийг нэр дэвшүүлэх баримт бичиг гаргав. Төсвийн шинжтэй үйл ажиллагааг санхүүжүүлэхээс эрс татгалзахыг зөвлөв. Хүндлэнгийн аудитын өөрчлөлтийн дүгнэлтийг хэвээр хадгалахад онцгой анхаарах шаардлагатай байна. Тайлангаа олон нийтэд хүртээмжтэй байдлаар хүргэдэг байхыг зөвлөлөө. Баянгол дүүргийн хүнс үйлдвэрлэл 20% өсөж ЮНЕСКОгийн суралцагч хот боллоо. Америк нэгдсэн улс Ираны хооронд ойрын үед хэлэлцээр байгуулагдаж магадгүй байна. Орос албаны улс Киевдик дипломат төлөөлөгчдийн газруудад ажилтнуудаа нүүлгэн шилжүүлэхийг улс орнуудад уриаллаа. Ерөнхий сайд учрал өнөөдөр татварын тогтолцоог шинжлэх багц хуулийн төслийг улсын хурлд өргөн мэдүүллээ. Засгийн газар энэ шинжилгээр бизнесийн орчныг дэмжих, иргэдийн татварын ачааллыг бууруулах, эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зорилт тавьж байна. Татварын багц шинжилэлд татварын ерөнхий хууль, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татвар, нэмэгдсэн үртгийн албан татварын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгажээ. Ерөнхий сайд учрал олон улсын эдийн засгийн тодорхой бус байдал, дотоодын бизнесийн идэвхжил саарч буй энэ үед татварын орчныг илүү уян хатан, дэмжлэг төвтэй болгох шаардлага үүссэнийг онцлсан юм. Тэрбээр төрийн бодлого цаашид хязгаарлах бус, дэмжих чиглэл рүү шилжиж байгааг тодтогдов. Монгол Улсын засгийн газар аж ахуйн нэгж иргэдэд дэмжих зорилгоор богино хугацаанд авч хэрэгжүүлэх боломжтой иргэдэд болон аж ахуйн нэгжид бодит дэмжлэг үзүүлэх ийм татварын нэмэлт өөрчлөлтийг өргөн барьлаа. Өмнө нь бол жижиг аж ахуйн нэгжүүдээр 50 сая хүртэлх босох байсан. 50 сая хүртэлх борлуулалт хийсэн аж ахуйн нэгж нэмэгдсэн үртгийн албан татвараас чөлөөлөгддөг байсан бол энэ босхийг 400 сая болгож нэмэгдүүллээ. Цахим хөгжлийн салбарыг дэмжих чиглэлээр бодитоо энэ татварын хуулиар дэмжлэг үзүүлэх гэдэг шийдвэр гаргаад энэ хүрээндээ бол виртуал орчинд аж ахуйн нэгж үүсгэн байгуулж үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг татвараас 100% хөнгөлөхөөр энэ залтуудыг тусгаж өглөө. За хуулийн өөрчлөлтийн гол зорилго нь ерөөсөө баг дунд орлоготой өрхүүдийн орлогыг хамгаалах, за аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагааг илүү ашгийг нэмэгдүүлэх, хамгаалах гэсэн ийм чиглэлээр бол хуулийн гол өөрчлөлтүүд хийгдсэн байгаа. За иргэд аж ахуйн нэгж бизнесийн дэмжсэн цөөн тооны чухал залтуудыг оруулж бэлтгэсэн байгаа. За нийт бол өргөн барьсан төслийн төсөвт үзүүлэх нөлөөд нь бол 2.2 их 80 буюу за төсөвт орох энэ орлогыг бизнес эрхлэгч болон хувь хүнд өөрт нь энэ орлогыг үлдээж байгаа ийм хуулийн төслийг өргөн барьлаа. Улсын хурлын дарга Бямцогт уг хуулийн төслүүдийг цаг үеэ олсон эдийн засгийг дэмжих чухал шийдэл гэж үнэлж яаралтай хэлэлцэн баталгаад анхаарч ажиллагаа илэрхийллээ. Хуулийн гол өөрчлөлтүүд нь гэвэл татварын ерөнхий хууль татвар төлөгчийг урамшуулах, эрсдлээс сэргийлэх зохицуултыг тусгажээ. Мөн санхүүгийн өндөрлөлтөй аж ахуйн нэгжүүдийн дансыг бүрэн битүүмжлэхийн оронд хэсэгчлэн суудах замаар үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх боломж бүрдүүлэхээр тусгасан байна. Аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварт 2.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалттай, аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт 90% хүртэлх хүргэх шатлалын тогтолцоог шинжлэх зохицуулалт оржээ. Мөн мэдээллийн технологийн салбарын тодорхой үйл ажиллагаанд 100% татварын хөнгөлөлт үзүүлэх заалт тусгасан байна. Хувь хүний орлогын албан татварт хэлбэршүүлсэн тайлагналын босхийг 1 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэх, тодорхой нөхцөлд орон сууц худалдан борлуулах үед татвараас чөлөөлөх зохицуултыг тусгажээ. Нэмэгдсэн үртгийн албан татварын хуульд суудхан төлөгчийн босхийг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэх, мөн нэмэгдсэн үртгийн албан татварын төлбөрийг 2 сар хүртэл хугацаагаар хойшлуулах боломж бүрдүүлэхээр тусгасан байна. Эцэст нь дүгнэлт хэлэхэд засгийн газар энэ багц шинжилгээг бизнесийн орчныг дэмжих, татварын дарамтыг бууруулах, эдийн засгийг идэвхжүүлэх бодлогын гол алхам гэж тодорхойлж байна. Харин улсын хурлын хэлэлцүүлгийн шатанд төсвийн орлого хэрэгжилтийн үр дагаврыг хэрхэн тэнцвэржүүлэхээс эцсийн зураглал тодорхой болох юм. Ардчилсан намын шинээр сонгогдсон ерөнхий нарийн бичгийн дарга болон дэд дарга нар мэдээлэл хэллээ. Үндэсний бодлогын хороо хуралдаж сонгуульт дарга нарыг батламжилснаас гадна ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах журмаа тогтож 2028 оны улсын хурлын сонгуульд намын гишүүдийг хэрхэн нэр дэвшүүлэхээ мөн тодорхойлсон баримт бичгүүдээ гаргасан байна.
Сүүлийн саруудад өрнөд байсан үйл явцын хүрээнд 10 жилийн турш хаалттай байсан нам үүд хаалгаа нээснэ мэдгдлээ. 2016, 2020, 2024 онуудад ардчилсан нам үүрэг гүйцэтгэгч нарийн бичгийн дарагтайгаар үйл ажиллагаа явуулж байсан бол бүтэц зохион байгуулалтын бүрэн шинжилэл хийснэ мэдгдлээ. Цаашид ардчилсан нам 12 бодлогын зөвлөлтөй байхаар болсон байна. Улмаар зөвлөлийн үйл ажиллагааг уялдуулах журмыг баталжээ. Тус намын дүрмд ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчийг орон нутаг дахь намын хороодын саналыг харгалзан. Үндэсний бодлогын хороогоор хилэлцэн тодруулна гэдэг ганц өгүүлбэр байсныг журам болгон өөрчилсөн байна. Улс төрийнхаа үйл ажиллагаатай холбоотой нэлээд олон дүрм журмуудад өөрчлөлт хийж баталсан, нэлээд онцлог 3 журмыг бас баталсан. Энэ ардчилсан нам бодлогын зөвлөлүүдэд цаашдаа хуваагдаж ажиллана. Ардчилсан намын шинэ үндэсний бодлогын хороо 12 бодлогын зөвлөлтөй байна. Энэ бодлогын зөвлөлийн үйл ажиллагааг уялдуулсан журмыг бид нар бас баталлаа. Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Баяр цогт ардчилсан нам бол ард түмнээсээ эхлэлтэй. Зохион байгуулалтаа доороос эхэлж чаддаг гэдгийг харуулж чадлаа. 4-5 сарын турш үргэлжилсэн шинжилсэн бүртгэл их хурлын зохион байгуулалт намын байгууллагуудаа сонгох ажлууд үе шаттай хийгдсээр өчигдрийн хурлаар зохион байгуулалтын ажлыг хийж дуусгалаа. Бид эцэгцтэй нам болж чадаж байгаа. Ардчилсан нам 36 жилийн дараа 2 дахь сэргэн мандалтаа эхлүүлж чадлаа. Манай 5 дэд дарга олон салбарыг төлөөж хариуцсан чиглэлээрээ ажиллана. Дэд дарга нар маань манай намд байдаг 5 фракцийг төлөөж байгаа. Энэ нь бид үзэл санааныхаа төлөө нэгдэж чадгийг харуулсан явдал гэсэн юм. За тэгэхээр ардчилсан намын шинжилгээний ажил бол бас тийм амархан яваагүй. Өөрөөр хэлбэл 3 жилийн өмнө улс төрийн намын тухай хуулинд тодорхой яг энэ намын ажлыг эсэлд орж ажилласныхаа хувьд бол тодорхой заалтуудыг оруулсны үр дүнд энэ нам гишүүдийн нам болж хувирах, дээрэс нь үүний үр дүнд одоо намынхаа их хурлыг хийж намын их хурлын хүрээнд үндсэн дүрмөө баталж энэ үндсэн дүрмийн хүрээнд намын удирдах албан тушаалтнууд бүгдээрээ жирийн гишүүдээсээ сонгогддог, жирийн гишүүдтэйгээ ойрхон байдаг ийм нам болж хувирж байгаа дах хамгийн гол зүйл байгаа. Ардчилсан намын дотоод цэгцрэл үндсэндээ дууссан, гадагшаа чиглэсэн улс төрийн үйл ажиллагаагаа эрчимжүүлсэн, улс төрийн машины шинжилэн торцсон үйл явдал болж өнгөрлөө. Намын төлөөлийн төв байгууллага аймаг дүүрэг нийслэлийн намын хороодын бүрэлдэхүүний оролцоогоор 70% нь шин залуу хүмүүсээс бүрдсэн. Тэдгээрийн 60 орчим хувь нь 39 хүртэлх насны залуучууд байна. Ардчилсан нам томоохон өөрчлөлтийн салхи орж ирлээ хэмээн хурлаар мэдээллээ. Төв банкны зүгээс төсвийн шинжтэй үйл ажиллагааг санхүүжүүлэхээс эрс татгалзах улмаар тэтгэврийн зээлийг тэглэх зэргээр төрийн эрх барих дээд байгууллагаас үүрэг өгөх нь бие даасан хараат бус байдалд нь сөргөөр нөлөөлж байгааг хяналтын зөвлөлөөс анхаарууллаа. Хяналтын зөвлөлөөс Монгол банкнд хандаж засгийн газраас авах авлага нь Төв банкнд эрсдэл учруулж болзошгүй тул эргэн төлөлтөд нөлөөллийн үнэлгээ хийж захирлуудын зөвлөлөөр хилэлцэх, төсвийн шинжтэй үйл ажиллагааг санхүүжүүлэхээс эрс татгалзах, хөндлөнгийн аудитын өөрчлөлтгүй дүгнэлтийг хэвээр хадгалахад онцгой анхаарч, хяналтын горимыг чанд мөрдөх, тайлангаа олон нийтэд хүртээмжтэй байдлаар хүргэх, хяналтын зөвлөлийн зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлэх шаардлагатай талаар зөвлөлөө. Цаашид санхүүгийн тайланг чуулганы нэгдсэн хуралдаанаар хилэлцүүлж байхаар шийдвэрлэх нь зүйтэй хэмээсэн юм. Монгол банкны удирдлагад нэг засгийн газраас авах авлага нь Төв банкны санхүүгийн эрсдэл учруулж буй тул цаашид энэ төрлийн хилчлийн нөхцөл гэрээ болон эргэн төлөлт дээр эрсдэл Төв банкны алдагдал үзүүлэх нөлөөллийн үнэлгээ хийж захирлын зөвлөлөөр хилцэн шийдвэрлэж байх шаардлагатай байна. Төсвийн шинжтэй үйл ажиллагаа санхүүжүүлэхээс эрс татгалзах хэрэгтэй байна. 2. Хөндлөнгийн аудитын өөрчлөлтгүй дүгнэлтийг цаашид хэвээр хадгалахад онцгой анхаарах хэрэгтэй байна. 3. Мөнгөний зах зээлийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, Төв банкны үнд цаасыг орлуулах, засгийн газрын богино хугацааны үнд цаасыг мөнгөний зах зээлд нэвтрүүлэх замаар Төв банкны үнд цаасны хүүгийн зардлыг бууруулах, өргүү зардал гаргахгүй байх хэмнэлтийн горимыг чанд мөрдөх хэрэгтэй байна. 4. Тайланг, санхүүгийн тайланг олон нийтэд хүртээмжтэй байдлаар хэвлэмэл, дохионы хил, видео, инфографик зэрэг олон хэлбэрээр гаргах чиглэлээр Чил, Перу, Малайз зэрэг бусад Төв банкны сайн жишгийг нэвтрүүлэх хэрэгтэй байна. 5. Хяналтын зөвлөлийн 2025 оны 6 сарын 23-ны өдрийн 2 дугаар тогтоолоор өгсөн Монгол банкны жилийн тайлантай холбоотой зөвлөмжүүд бүрэн хэрэгжээгүй байгаад анхаарах хэрэгтэй байна. Баярлалаа. Улсын хурлын эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар инхүү Монгол банкны 2025 оны санхүүгийн аудитлагдсан тайлан хилцэж, хяналтын зөвлөлийн санал зөвлөмжийг сонслоо. Тус зөвлөлөөс улсын хурлын эдийн засгийн байнгын хороонд 4, Монгол банкнд 5 санал зөвлөмж тус хүргүүлжээ. Уг зөвлөмжөд Төв банкны нийт үр төлбөр нийт хөрөнгийн зөрүү болох 4.8 их 80 төгрөгийг засгийн газар үнэт цаас гаргах замаар шийдвэрлэх нөхцөл байдал 2012 оноос хойш үүссэнийг анхаарах. Төв банк Монгол банкны тухай хуулийн 38-ын 3 дахь заалт хэрэгжих хэсэг нь тодорхой бус байгаад анхаарч
шаардлагатай бол өөрчлөлт оруулах хэрэгтэйг онцоллоо. Хяналтын зөвлөл нь дараах 6 гишүүнээс бүрддэг Монгол банкны дотоод хяналтын үйл ажиллагаа, хөндлөнгийн аудитын санал, зөвлөмжийн хэрэгжилт, хөрөнгө оруулалтын багц болон санхүүгийн тайлангаа улсын хурал, олон нийтэд тайлгнаж мэдээлж байгаа байдал, зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавих, эрх бүхий орон тооны бус зөвлөл юм. Хяналтын зөвлөлийн ажиллах журмыг улсын хурал тогтоодог бөгөөд зөвлөл нь төрийн мөнгөний бодлоготой холбоотой асуудлаар шийдвэр гаргахад альва хэлбэрээр оролцдоггүй. Байгаль орчны чиглэлээр Баянгол дүүрэг тэрбум мод хөдөлгөөнийг идэвхтэй түүчилж байна. Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 5.9 ам метрт хүрсэн бөгөөд 2028 он гэхэд энэ үзүүлэлтийг 5 дахин нэмэгдүүлж Баянгол цэцэрлэгт хүрээлэн экологийн боловсролын бааз болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ. Нийслэлийн үйлдвэрлэл соёл дэд бүтцийн гол зангилаа болсон Баянгол дүүрэгт сүүлийн 5 жилд 686 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгджээ. Үүний үр дүнд өнгөрсөн 4 жилд гэхэд 18 цэцэрлэг, 16 сургууль шинээр ашиглалтанд орсон байна. Боловсролын салбарт гаргасан энэхүү акц нь тус дүүргийг ЮНЕСКОгийн дэлхийн суралцаагч хотуудын сүлжээнд албан ёсоор нэгдэх гол гүр болжээ. Эдийн засгийн хувьд ч бодиттой өсөлтүүд гарч байна. Хүнсний хувьсгал хөдөлгөөний нөлөөгөөр дүүргийн хэмжээнд хүнс үйлдвэрлэгчдийн тоо 20% нэмэгдэж, аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлийн хүчин чадлаа 2 дахин дэлжээ. Байгаль орчны чиглэлээр Баянгол дүүрэг тэрбум мод хөдөлгөөнийг идэвхтэй түүчилж байна. Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 5.9 ам метрт хүрсэн бөгөөд 2028 он гэхэд энэ үзүүлэлтийг 5 дахин нэмэгдүүлж Баянгол цэцэрлэгт хүрээлэн экологийн боловсролын бааз болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ. Илгээлтийн эзэн буюу сурагч хүүхдүүд маань дэлхийн өндөр хөгжтэй улс орнуудад 66 суралцж байна. За тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүрэг Улаанбаатар хотын одоо мод тарих 8 байршлыг Баянгол цэцэрлэг түрээлэнтэй сүүлийн жилүүдэд 258 мянган мод тарьсан байна. Хавдар төвчин судлалын үндэсний төвийн ачааллыг 3% бууруулсан байна. Нийтийн бие тамирыг хөгжүүлэх, ахмад дуудлынхаа хөгжүүлэх, төслөлтүүрүүдэд хамруулах ажлыг бол давтагдсан тоогоор сүүлийн жилүүдэд 36 мянган удаа үзүүлсэн байна гэдэг ийм тайлан мэдээлүүд бас гарсан байна. Амжилттай хэрэгжиж. Ерөнхийлөгчийн илгээлт 2100 тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд дэлхийн 21 улсын ихтэйд сургуульд 1000 гаруй хүүхэд тэргүүлэх чиглэлээр суралцж байгаагийн 66 нь Баянгол дүүргийнх юм байна. Миний хувьд бол дан ганц дэлхийн боловсрол гэхээс илүү маш том соёл сураад ирсэн юм санагдсан. Маш олон газраас өөр соёлуудыг тэгээд ирж байгаа хүмүүс эргээд Монголдо ажиллахад бол маш олон салбарт өрсөлдөөнтэй, бусдад одоо харьцах чадвартай юм маш боловсон зөв хүчин гарна гэж бодож байна. Баянгол дүүрэг цаашид хүний хөгжил хөдөлмөрийг дэмжсэн, иргэдээс сурч боловсрч хөгжихэд таатай амар тайван, аюулгүй орчинтой, ногоон хөгжлийг дээдэлсэн, үйлдвэрлэлийн үйлчилгээг хөгжүүлсэн, хариуцлагатай цахим систем, ухаалаг менежменттэй дүүрэг болох зорилт дэвшүүлжээ. Уулзалтын төгсгөлд ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан эрхмүүдэд төрийн дэд цол одон медаль гартууллаа. Жил бүрийн 5 болон 9-р сарын Бямб нэм гарагийг мод тарих үндэсний өдөр болгон зарласан байдаг. Энэ хүрээнд барилгачдын талбай, төв зэнгэлдэх хүрээлэн, жөөхөн талбай, налах дүүргийн соёлын төв ордон, хүүхэд залуучуудын театр, экстрим спорт талбайн гадаа тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа явагдаж байна. Нийслэл хот орчимд мод тарих байршлуудыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас зарлалаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Баянгол цэцэрлэгт хүрээлэн, олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн, Инчоны мөрөөдлийн төгөл, Шин налах цэцэрлэгт хүрээлэн, Хомир хайрхан мод тарих цэг, Ардсын ам мод тарих цэг, Түргэний гол ногоон хэрэм зурвас, Улаанбаатар захирагчийн ажлын алба, мод үржүүлгийн гадруудад тус мод тарих юм байна. Хаврын мод тарих хугацаанд 4 сарын 25-наас 5 сарын 25-ны хооронд байх юм. Мод тарьж ургуулга арчлах нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хамгаалахад тустай хэмээн мэрэгчлэтнүүд зөвлөж байна. Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийг 2026-аас 2029 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тус үйлдвэр хоногт 1270-аас 1500 тонн ахуйн хог хаягдал боловсруулах хүчин чадалтай бөгөөд 2 иж бүрдэж шатаах зугтай, уурын үзүүлэлт нь 6.4 мегапаскал даралтаар 450 хэмийн температурт ажиллах юм. Төслийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд зураг төсөл боловсруулах, санхүүжилт босгох, барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэй сонгон шалгаруулалтыг урьдчилсан байдлаар зарлаад байна. Үйлдвэр ашиглалтанд орсноор нийслэлийн хатуу хог хаягдлын 50-аас дээш хувийг буршлах бус боловсруулах дэд бүтэц бий болох юм. Нийт хог хаягдлын дахин боловсруулах боломжгүй 42 хүрлэх хувийг эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглахаар төлөвлөжээ. Ингэснээр хогийн цэгт буршлах хог хаягдлын хэмжээ 5-8% буурахаас гадна эрчим хүчний их үүсвэрийг төрөлжүүлж хотын дэд бүтэцийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх юм.
Ой хэрийн төмрийн шалтгаан нөхцөлийн 70 орчим хувь нь хүний санамсар болгоомжгүй үйлдэл буюу дутуу унтраас нь чүдэнц, тамхины иш, ил гал үнс нурам зэргээс үүдэлтэй байна. Хэрийн төмрийн дөлний өндөр нь 1-ээс 1.5 м хүрч салхины хурднаас хамааран 20-30 км/цаг, зарим үед 50-60 км/цагийн хурдтайгаар тархдаг бөгөөд автомашин яндангийн очиж баригчгүй бол төмөр гарах аюултай. Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа. Энэ онд нийслэл бүртгэгдсэн гал төмрийн 56.4% нь тамхи татах, шар өвс шатах зэрэг ил галаас үүдэлтэй бол 17% нь цахилгаан ашиглалтаас шалтгаалсан байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээ 897 удаагийн гал төмрийн дуудлага мэдээллээр ажиллажээ. Гал гарсан байршлыг ангилж үзвэл байшин барилгад 228, хогийн цэг тархсан 202, шар өвсний гал төмөр 70 удаа гараад байна. Үзэгч та бүхэн дотоод үйл явдлын мэдээллийг хүргэлээ. Үргэлжлээд дэлхийд дахин болж буй үйл явдлын мэдээллийг хүлээн авна. Харамтрын үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээр үргэлжилж байна. Эхний мэдээг хүргэе. Америк Ираны хооронд ойрын үед тохиролцоонд хүрч дайныг өндөрлүүлэх хэлэлцээр байгуулагдаж магадгүй гэсэн мэдээллүүдийг олон улсын мэдээллийн агентлагууд өгч байна. За сөргөлдөөнийг шийдвэрлэх нааштай өөдрөг мэдээллийг олон их сурвалжууд тэрж буй хэл Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өөрөө илэрхийллээ. Тэрээр эх 7 хоногт бүгд найрамдах хятад ард улсад хийх ажилтнаас өмнө дайныг дуусгах гэрээг Ирантай байгуулж магадгүй байгаа талаар лав гарагт мэдгдлээ. Трамп цагаан ордонд хийсэн мэдээлэлдээ Иран хэлэлцээ хийхийг хүсэж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд үр дүнтэй яриа хэлэлцээ өрнүүлсэн бөгөөд бид тохиролцоонд хүрэх бүрэн боломжтой хэмээн мэдэгджээ. Трамп мөн Ираны талд цөмийн зэвсэг эзэмшихгүй гэдэгт санал нэгдсэн гэдгийг онцлохын хажуугаар хэрвээ хэлэлцээ Америкийн шаардлагыг хангаж чадахгүй бол Америк цаашид илүү хатуу арга хэмжээ авах болно гэдгийг давхар анхааруулад амжсан байна. Трамп хэлэлцээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг сэтгүүлчдэд өгөөгүй бол Америкийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар хоёр тал мөргөлдөөнийг зогсоож дараагийн шатны цөмийн хэлэлцээний үндсийг тавих зорилго бүхий 14 заалттай харилцан ойлголцлын санамж бичигт хүрэхэд ойртоод байгаа бөгөөд уг санамж бичгийн дагуу байлдааны ажиллагааг зогсоож Ормузын хоолойг нээн цаашлаад Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой наривчсан хэлэлцээг хийхээр төлөвлөж байгаа талаар ойрын их сурвалжуудыг иш татан хэвлэлүүд мэдээлж байна. Харин Ираны тал дээрх мэдээллийг няцааж одоогийн хэлэлцээний гол зорилго нь зөвхөн дайныг зогсоох асуудал хэвээрээ байгаа ба цөмийн асуудал хараахан хэлэлцэх шатанд ороогүй гэж мэдэгдээд байна. Дональд Трампын хувьд эх 7 хоногт буюу энэ сарын 14-15-ны өдрүүдэд Бээжинд айлчилж бүгд найрамдах хятад ард улсын дарга Ши Жинпинтэй уулзахаар болоод байгаа. Уулзалтын үеэр Ираны асуудал яригдах эсэх сэтгүүлчийн асуултад тэрээр Ирантай тохиролцоонд хүрсэн тохиолдолд төдийлөн их яригдахгүй гэж хариулсан бол Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Трамп Ши Жинпин нарын яриа хэлэлцээ голчлон Тайваны асуудал дээр төвлөрөх болно гэдгийг мэдэгдсэн байна. За ойрхон орнуудад үүсэж байгаа хурцтмал асуудлаар Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи энэ 7 хоногт бүгд найрамдах хятад ард улсад айлчилж хятадын гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцсэн бол мөн Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиантай лав гарагт уцаар холбогдсон Ормузын хоолой асуудлыг хэлэлцээд байна. Дараагийн мэдээ хүргэе. Оросын албаны улсын гадаад хэргийн яамны зүгээс Украиний нийслэл Киев хот дахь дипломат төлөөлөгчдийн газруудад ажилтнуудаа нүүлгэн шилжүүлэхийг дэлхийн улс орнуудад албан ёсоор уриаллаа. За албан ёсны холбогдох нот бичгийг дэлхийн улс орнуудын төлөөлөгчдөд илгээсэн талаар Оросын албаны улсын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова лав гарагт хийсэн мэдээлэлтэй онцолсон. За нот бичигт агуу эх орны дайны ялалтын баярын өдрөөр Киевийн дэглэм Москвад цохилт төхөөр занал хийлж байгаатай холбогдуулан Оросын албаны улсын гадаад хэргийн яам танаа улсын эрх баригчид байгууллагын удирдлагыг энэхүү мэдээлэлд маш хариуцлагатай хандаж Оросын зэвсэг түвшин Киевд тэр дундаа шийдвэр гаргах төвүүдэд хариу цохилт өгөхөөс аргагүй болсонтой холбогдуулан дипломат болон бусад төлөөлөгчийн газрын ажилтнууд бол иргэдээ Киев хотоос урьдчилан нүүлгэн шилжүүлэхийг уриалж байна хэмээн дурдсан байна. За энэ жил Оросын албаны улс ялалтын баярыг даруухан цомхон форматаар тэмдэглэхээр болсныг тус улсын батлан хамгаалах яам зарласан бол даваа гарагт Армени нийслэл Ереван зохиогдсон Европын улс төрийн хамтын нийгэмлэгийн дээд хэмжээний уулзалтад оролцсон Украины ерөнхийлөгч Зеленский ялалтын парадын үеэр Оросын нийслэлд Украины дронууд
одоо нисэж ирж магадгүй гэдгээс тэд имэж байгаа гэж мэдгдснээс үүдэн Оросын батлан хамгаалах яамнаас парадын үеэр аливаа алдлага гарсан тохиолдолд Киевийн төв хэсэгт буужингаар цохилт үзүүлнэ хэмээн анхааруулсан юм а. За Бямгарагт цохогдох Ялалтын баярын жагсаалын бэлтгэл эдгээр өдрүүдэд Москва хотын улаан талбайд үргэлжилж байгаа ба аюулгүй байдлын үүднээс Москва хот болон Москва мужид 5 дугаар сарын 5-наас 9-ний өдрүүдэд үүрэн холбооны интернет болон зураг бичих үйлчилгээг түр хязгаарлаад байна. Түүнчлэн талууд энэ 7 хоног түр гал зогсоохоо тусдаа зарласан эдэж цэргийн ажиллагаа үргэлжилсээр байна. Түр гал зогсоох мэдээлэлээс хойш Оросын олон бүс нутагт Украины дроны халдлагыг зогсоож мөн зарим барилга дроны халдлагад өртсөн талаар Оросын албаны улсын батлан хамгаалах яамнаас мэдэгдэж эдгээр халдлагууд нь Украины талгаал зогсоох амлалтаа биелүүлэхэд хүндрэлтэй байгааг харууллаа гэсэн байр суурийг илэрхийлсэн бол мөн Оросын зүгээс ч Украины олон бүс нутагт дагаарын цохилдогч фронтын шугамын дагуу давталгаагаа үргэлжлүүлж байгаа талаар Украины талаас мэдээллээ. За энэ үеэр мөн талуудын хооронд зуучлагч Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн тусгай ич төлөөлөгч Стив Витков ойрын өдрүүдэд Майами хотноо Украины үндэсний аюулгүй байдал батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеровтой уулзахаар болоод байгаа талаар цагаан ордны их сурвалжууд лав гарагт мэдээлээд байна. Та бүхэнд гадаад мэдээ хүргэлэн анхаарлаанаас нь баярлалаа. Төв цаг мэдээллийн хөтөлбөр энд хүрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай үзэгчдээ.